хүү залуус бид яг одоо яг байгаа одоо нөөцөөрөө юу хийх боломжтой вэ гэдгийг ухаарах нь чухал. Сургуулийн орчинд юу гэж болж ийн, гэр бүлийн орчинд яаж нөлөөлж болж ийн гэдгийг харах нь чухал. Энэхүү формаас бол яг бид нэр өөрсдөө эхлүүлэх хэрэгтэй гэдгийг ойлгосон. Дээрс нь Европын холбоо засгийн газар биднэрт бүгжээрээ туслахаа илэрхийлсэн болохоор тэнд их талархав шүү дээ. Байгаль орчны яамнаас одоо байгууллагуудаас зохион байгуулж байгаа олон үйл ажиллагаанд оролцож байгаа да. Төлөөлөл болж оролцож байгаа да. Баяртай дахин иймэрхүү үйл ажиллагаанд оролцохыг хүсэж байна. Өмнө нь бол дандаа ингээд нөгөө томчууд яг юм удирдах шатны одоо ингээд албан тушаалтнууд ирдэг байсан. Энэ өнөөдөр болохоор юм залуучууд, оюутнууд тэгээд бүр одоо нөгөө нэг сургуулийн насны хүүхдүүд бас ирсэн нь маш гоё юм болж байна. Өнөөдрийн чуулган сургалтын үед бол үнэхээр яг ирээдүгээ гэрэлтүүлэх тийм боломж гарч байна л гэж бодож байна. Өнөөдрийн арга хэмжээнээсээ би өөртөө маш их юм олж мэдлээ. Тэгээд хүүхдүүдээ модоо сайхан тараарай, экологтой буюу байгальтай хайртай хандаарай, байгалаа хайрлаарай. Тэгэхээр өнөөдрийн арга хэмжээнээс миний сурсан зүйлүүдийн нэг нь юу юм бэ гэхлээр байгаль орчны асуудал бол зөвхөн хувь хүний асуудал биш ээ. Энэ бол компани, улс төр, хувь хүн гэд гурлаа оролцож энэ асуудлыг шийднэ гэж би хувьдаа ойлгосон. Сүлжилт гэдэг асуудал Монголд маш их тулгамдсан байгаа байна гэдэг ойлголтыг авлаа. Түүнээс гадна тэрбум мод гэсэн ерөнхийлөгчийн сүлжилтийн эсрэг нөлөө үзүүлж байгаа юм байна гэдэг ойлголттой болсон. Нэгдсэн үндэсний байгууллагын одоо зөвлөлтийн эсрэг конвенцийн талуудын 17 дугаар байгууллагыг Монгол улсад 2026 онд зохион байгуулахаар болсон. За үүнтэй холбогдуулж Монгол улс бол бас байгаль орчин хөгжлийн сайдаар ахлуулсан ажлын хэсгийг гарган бэлтгэл ажилд ороод байгаа. За үүний нэг одоо анхны алхам бол бид нэр дэлхийд даяар одоо орон орны хүүхдүүдийг хамруулсан энэ зөвлөлтийн эсрэг уламжлалын өөрчлөлт болсон зохицох. За мөн одоо дэлхийн дулаарлалын эсрэг байгаль их дэлхийгээ хамгаалах дээр бол хайрлах дээр хүүхдүүдийн сан санаачлагыг гаргах энэ уриалга санаачлагыг нэгдсэн үндэсний байгууллагатай хамтраад бид гаргаж байгаа гэж ойлгож байна. Байгаль орчноо хамгаалахад бид маш хурднаар арга хэмжээ авах шаардлагатай байгаа. За байгаль орчны асуудлуудыг шийдэхэд хүүхэд залуучуудын оролцоо хамгийн хүчтэй маш чухал учраас энэ форумын ач холбогдол нь одоо үүнд оршиж байна. Уур амьсгалын өөрчлөлт төлөвлөлттэй холбоотой асуудал Европын холбооны зүгээс маш том ач холбогдол өгдөг. Тэгээ Монгол улсын засгийн газар ч гэсэн энэ асуудал ач холбогдол өгч юм арга хэмжээгээр хэрэгжүүлж байгаад баяртай байна. Экологийн боловсрол энэ чиглэлээр бол бас ажиллах боловсон хүчин бол нэлээдгүй багасж байгаа. Энэ цаг үед би бас энэ одоо үүдийн хүүхд багчуудыг, залуучуудаа бас энэ одоо чиглэлээр бол урайлан дуудах, энэ чиглэлээр мэдээлжүүлж байгаа ажил бол бас нэгэн мотивац төвчүүлэлт болно гэж ингэж найдаж байгаа. Гол зорилго нь болохоор уур амьсгалын өөрчлөлтийн асуудлуудад залуучуудын оролцоог оруулах, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилготой нийтдээ нэг 7 хилцүүлэхээр одоо чуулган маань явагдаж байна. Уур амьсгалын өөрчлөлт бол дэлхийн дахны асуудал болсон. Тэгэхээр үүн дээр залуучууд маань, хүүхдүүд маань багаасаа энэ тал дээр мэдээлэлтэй байх ёстой. Тэгээд өөрсдийн гэсэн санаачлаг уриалгад идэвхтэй байх ёстой гэдэг үүднээс манай улаан загалмай одоо оролцож байгаа. Хүүхдүүдтэй хандаад байгалаа хамгаалахад хамгийн түрүүнд бүгдээрээ хэмнэлт хий, усаа хэмнээ, хог хаягдал хамгийн бага байлгая. Тэгээд байгалаа хамгаалцгаая гэж уриалж байна.
хоогийн савнд хайж байгаль дэлхийг хайрлаарай. Байгаль дэлхийг хамгаалцгаарай бүгдээрээ. Засгийн газар болон томчуудыг юм хийнэ гэж хүлээхгүй өөрсдөө эхлүүл. Хийсэн нь баг, үр дүн гарсан нь ховорхон учраас хамгийн гол нь үр дүн гаргах нь чухал юм шүү. Хог хаялтыг дахин босуулах үйлдвэрийг олноон байгуулахыг хүсэж байна. Байгаль орчин одоо бүгдээрээ одоо мод харьяа, байгаль орчноо хайрлая, хүмүүс амьтдаа хайрлах хэрэгтэй байна.